Оримт хүргээ эрхэм хүндэт үзэгчтэй 25 цаг мэдээлэл хөтөлбөр эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр мэдээлэл хэлэв. Сонгуулийн бэлтгэл ажил дуусаж байгаач эрчим асуудал хамгийн их санаа зовоож байна. Орон нутгийн сонгуулийг тухайн орон нутгийн сонгуулийн хороод зохион байгуулах үүрэгтэй. Хариуцлагагүй асуудал олон байгааг мэдээлж байна. Өнөөдөр мөн сонгуулийн ерөнхий хороо саран гэрлийг улсын хурлын гишүүнээр томилуулахаар өргөн мэдүүллээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Содон Цэрэн хэлэхдээ хариуцлагагүй ажилласан сонгуулийн хороод өөрсдөө энэ удаагийн сонгуульд хариуцлага хүлээнэ гэж мэдгдсэн юм а. Хөвсгөлөөс эхлээд олон аймагт хариуцлагагүй ажилласан үйл явдлууд гарчээ. Тойргийн хорооны дарга нар нь гишүүд нь нэр дэвшигчийн нэрийг буруу бичдэг, овог нэрийн байрлалыг нь өөрчилсөн, намынхын нэрийг буруу бичсэн гэд маш их алдаа гаргасан байна. Иймэрхүү алдаанаас болж сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг дахин эвлэхэд хүрээд байгаа юм. Энэ удаагийн сонгуульд 5.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд иймэрхүү хариуцлагагүй үйлдэлүүд улам их зардлыг нэмж байгаа юм байна. Сонгуулийн ерөнхий хорооноос одоо нэрийг нь залруулж өглөөч гэлээ нэгэнт ороодчээ. 5 мандаттайг 4 гэж ütсэн саналын хуудсан дээр 7 мандаттайг 6 гэж ütсэн. За эцгийнх нь нэрийг өөрийнх нь нэртэй сольж ütсэн саналын хуудсан дээр. Нэрийг дутуу ütсэн. Баяр хэм блэ? Баяр магна гэхийг баяраа гэж бичсэн. Өөрийнхөө дуудлагаар бичсэн. Монгол ардын нам гэхийг монгол ардын хувьсгалт нам гэж бичсэн. Бие даахчийг нам руу оруулаад бичсэн. Тэгээ тэрийг сонгуулийн хорон дарга нь гарын үсэг зураад хэвлэхийг зөвшөөрөвгээд хэвлэх үйлдвэр төргүүлсэн. За энэ алдаануудыг бол сонгуулийн ерөнхий хорооны шинжээчид суужж илрүүлсэн. Хүний хариуцлагагүй байдалтай холбоотой иймэрхүү асуудлын хамтаар байгаль цагуурийн бэрхшээлт гарч магадгүй байгааг сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд хэлж байна. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар нийслэл сонгуул дахиж байсан байдал давтагдаж магадгүй байгаа юм. Хөвсгөл улс булган ховд завхан аймагуудад цастай байгаа байдал хүндэрчээ. Сонгуулийн ерөнхий хороо илүү зардлын мөнгө өгч байгаа юм байна. Аль болох иргэдээс саналыг нь авах талд ажиллана гэж байна. Өмнөх орон нутгийн сонгуулиуд бол намар зохион байгуулагддаг байсныг та бүхэн мэдж байгаа. За энэ санал авах үеэр бол бас бид цагаагаар мэдээг аваад байна. 20-21-ний өдрүүдэд бол цастай гэсэн ийм мэдээг бид авсан. За энэ цагуурийн мэдээний дагуу бол аймаг сум дүүргийн сонгуулийн хороод за аймаг сум дүүргийн засаг дарга нарт бол зөвлөмж хөргүүлсэн. Улсын хурл тун утгагүй элэг бүтэн болж эрх чуулганы хуралдаанаар гишүүдийг тангараг өргүүлэхээр болоод байна. Хүрэлцэхийн орон саран гэрлийг тангараг өргүүлэхээр болсон байна. Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч болон улсын хурлын дарга нарт өргөн мэдүүлээд байгаагаа сонгуулийн ерөнхий хорооны дарга мэдгдлээ. За мөн батлагдаагүй их сурвалжийн мэдээгээр Баянзүрх дүүргийн сонгуулийн дүн гарна Өөр хангаан тойрогт 2, Сонгон найрхан дүүрэгт асуудал шийдэгдэнэ гэж үзвэл эрх чуулганы хуралдаанаар эдгээр гишүүд тангараа өргөхөрлжээ. Налайх дүүргийн ил уурхайд дахин нуралд болж 3 хүн амьнасаа алджээ. Уурхай амнаас 60 гаруй метрийн гүнд байсан цогцыг өнөөдөр гарган авсан байна. Өмнө нь наманд хайгууллаа олборлолт явуулж байсан учраас эргэн тойронд нуралт их байгааг алтныхон онцлуулж байна. Осолцсон урхач даргэрийнх нь уурхай эзэн нөхцөл байдалтай танилцсан үед гомдолтой байгааг илэрхийллээ. Арга халдны хувьд газар дээр нь ажиллаж байгаа ч гэсэн хүндрэлтэй зүйл их байгаа гэдгийг онцлуулж байна. Налайх дүүрэгт ил уурхай нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Зөвшөөрлгүй ил уурхайнуудыг хааж үйл ажиллагааг зогсоох гэхээр ард иргэдийн амжилтанд нөлөөлтгийг нутгийн удирдлагууд нь онцолж байгаа юм а. Одоо яг 60 метрийн гүнд уурхай амнаасаа тэгээд дахиад баруун гар тийшээгаа нэг 8 гэж яриад байгаа, 9 гэж яриад байгаа, 3 метр гэж яриад байгаа. Тэр хязгаар нь мэддэхгүй. Тэгээд тэр нурал дотор л одоо үүссэн газар тэр осолцсон усуд байгаад байгаа шүү. Нөхцөл байдал энд ажлын байр байхгүй. Хүмүүс амьдрах ёстой болдог. Алагч шинэ ажлын байр уурхай гэхүүгээр одоо амаахан өдрөөр шууршиг улс нийслэлээс чиглүүлж байгуулах тийм ажиллагаараас байдгүй. Улсын хэмжээнд бид олон хүсэлт тавьдаг. Ядаж энэ газрын даргаагаа 50 сая тонн усыг ашиглах уурхай байгуулж өгөөч гэж хүсдэг. Тэгэхээр энэ 50 сая тонн ус одоо газрын дарга байсан хэвээр энэ судлагдсан нь. Түүнээс гадна зөндөө олон судлагдаагүй талбай байгаа гэж одоо хашиг Ахмад уурхайчд ярьдаг. Өнөөдөр уурхайн гүнд амнасаа алдсан иргэдийн зохицыг 14 цагийн үед аврах албаныхан гаргаж авлаа. Энэ мэт иргэд амнасаараа дэнчин тавьж газрын гүн рүү орж хохирсоор байх уу гэдгийг албаныхан сануулсаар байгаа юм а. Өмнөд Судан улсад алба хааж байсан энхийг сахиулагч энэ сарын 13-нд амнасаа алдсан юм. Харин талигаач зүрхний шигдээсний улмаас амьсгал хураасан болох нь тогтоогдож, өнгөрсөн бэм гарагт түүний шарилыг их оронд нь авчирсан байна.
Өмнөд Судан дахь нэгдсэн үндэсний байгууллагын мандатын их дэмжих ажиллагааны 1-р ээлжийн батальоны удирдлага дэмжлэгийн ротын тээврийн салан талигаач мөнх Эрдэнэ жолоочийн албан тушаалд ажиллаж байжээ. Талигаач Өмнөд Суданы Жуба хотод үүрэг гүйцэтгэж байх үедээ буюу 11-р сарын 13-ны өдрийн тэг 3 цаг 30 минутын үед гинт таталт өгчээ. Тухайн үед цэргийн багийнхантай яаралтай түргэн тусламж үзүүлж улмаар Камбож улсын 2-р сатны эмнэлэгт анхны тусламж үзүүлсэн боловч тэрээр 4 цагийн үед амиа алдсан байна. Талигаач зүрхний шигдээс өвчнөр амиа алдсан задлан шинжилгээгээр батлагджээ. Ажиллагааны өмнөх явцад нь бас эмчнэр хянж үзэж явуулдаг. Энэ үед бол ямар нэгэн тийм эмгэг суурь өвчтэй тийм юутай улсуудыг бол ерөөсөө ажиллагааны юунд бол явуулдаг. Очоод хийж гүйцэтгэж байгаа үүргийн онцлог байгаль цаг уурын нөхцлөөс болоод ингээд зүрхний шигдээс өвчнөр ингээд нас орсон юм тохиолдол гарсан байна юм ханастай. Гадны нөлөөлөл бол байх боломж байхгүй зүрхний шигдээс төр бол. Манай улсад бүх үүрэг гүйцэтгэгчдийг эмнэлгийн нарийн шинжилгээнд үн төлбөргүй хамруулдаг байна. Талигаач ямар нэгэн суур өвчнгүй байсан мөн Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэхээр гарахын өмнө заавал эмнэлгийн үзлэгт оруулах ёстой ч үзлэгт хамруулсан тэр үед эрүүл мэнд нь ямар нэгэн өөрчлөлтгүй байсан гинэ. Хэрэв энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаад амнасаа алдсан бол арга эрт нь тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгодог байна. Цэргийн албаагч нэгдсэн улсын байгууллагын мандатын энхийг сахиулах ажиллагаанаас орох юм бол одоо 2 жилийн өмнө $50,000 одоо энэ 2011 оноос $70,000 олгох харуулсан байна. $70,000 гэдэг арга эрт нь одоо олгодог ийм журамтай. За манай өөрийн одоо зөвшөөрөгчний иргэний цэргийн үүргийн болон цэргийн албаагчид эрх зүйн байдлын тухай хуулиар тухайн цэргийн албаагчид нас орсон тохиол олгох одоо энэ тэтгэмжийн асуудлыг бид нар шийдвэрлэсэн. Энэ арга эрт нь олгочихсон. Энэ одоо талигачийн доршуулгын бүх одоо зардлыг бид нар дагаад ингээд ажлын хэсэг томлоод одоо ингээд өнөөдөр Ховд аймагт одоо ажиллаж байгаа. Монгол улс 2002 оноос эхлэн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн бие бүрэлдэхүүнээ оролцуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Монголын 3 энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байхдаа өвчний улмаас амнасаа алдаж байсан гэх баримт байдаг юм байна. Сонирхуулахад одоогоор Монгол улсын 1300 орчим цэргийн бие бүрэлдэхүүн олон улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байна. Орон нутгаас шинэ мэдээрлээ Говьалтай аймагт өвлийн улиралд эрчим хүчний доголдол байнга гардаг. Тиймээс шинжилгээний засгийн газар баруун 3 аймгийг тогтмол эрчим хүчээр хангахын тулд 60 мегаваттын цахилгаан станцыг ойрын 18 сарын дотор ашиглалтанд оруулахар болжээ. Аймгийн төвүүдийг хот болгохоор шинжилгээний засгийн газар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ядуурл ажилтгууд их байгаа аймагуудад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр болоод байгаа юм а. Өөрөөр хэлбэл эрчим хүчний найдвартай хүүсрэг бий болох асуудал нийт тэргүүний асуудал болж яригдаж байна. Тиймээс өнөөдрийн байдлаар Говьалтай аймаг дөрөвний цахилгаан станцаас эрчим хүчээ хангаж байгаа юм а. Гэхдээ өвлийн улиралд гол хөлдөж эрчим хүч байнга тасалдаж эрсдэл үүсдэг болоод удаж байгаа гинэ. Ирэх жил Тэлмэнгийн нурын ойролцоо 60 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц өргөх бодлогонд гартсан, лиценз авсан, саяхан бол кемпер бол байгуулсан. Үүнээс гадна орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулахын тулд зам сайтай болгох талаар анхаарч эхэллээ. Өөрөөр хэлбэл зам дагаж хөгжил ирнэ гэж ярьдаг. Тиймээс Говьалтай аймгийг нийтлэлтэй хатуу хүчилтэй замаар холбох ажил шийдлээ олж байна. Аймагуудыг Улаанбаатар хоттой холбохын үдээс шийдвэрлсэн. Энэ хүрээнд бол сая Говьалтай аймгийг бол 14 онд Улаанбаатар хоттой хатуу хүчтэй замаар холбож дуусна гэж шийдэж. Энэ бүх ажил хийгдснээр орон нутгийн иргэд бизнес эрхлэх таатай нөхцөл боломж бүрдэх юм. Гол нь иргэд өөрийн хийж бүтээж чадах зүйлсээ хийгдэн шинжилгээний засгийн газар дэд бүтцээр хангаж тусалж байгаа хэрэг. Ингэснээр иргэд бүр ажилдаа орлоготой болох боломжтой болж байна. Сүүлийн үед дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ хэтэрхий хүнд сурталтай чирэгдэлтэй болсон эмч нар хагас өдөр ажиллаад алга болдог талаар иргэдэд шүүмжилж байгаа юм. Энэ сэдвээр манай телевизэд ирсэн гомдлын дагуу дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Эмнэлэг шинжилгээ өгөх эсвэл эмчид үзүүлэх гэж дүүргийн эмнэлгээр доод тал нь 3-аас 7 хоногийн турш явж байна гэсэн иргэдийн гомдол бидэнд ирсэн юм а. Шинжилгээ өгөхийн тулд эхлээд цаг авах ёстой. Тэр өдрийн цаг нь дууссан бол маргааш нөгөөдрийн цагийг өөрчилж явахаас аргагүй. Ийм байдлаар зөвхөн шинжилгээ өгөх гэж 2-оос 3 өдөр явна. Дараа нь эмчид үзүүлэх гэж бас цаг авна. Тэр өдөртөө амжиж үзүүлье гэх юм бол өглөө үүрээр босч урт дараалал зогсохоос аргагүй. Арайхийн авсан цагтаа үзүүлэх гэж бас л ойчилж байж орно. Иймэрхүү чирэгдүүлсэн байдлаар үйлчилж байгаад иргэд гомдолтой байгаа юм. Цаг нь бүр 7 тусаад ирэхэд хүн зөндөө тэгээд цаг нь дуусчаад би эхний өдөр бүр үзүүлж чадаагүй. Тэгээд хэдэн өдөр л явж байна. Өдөрт цөөхөн номер тараадаг. Тэгээд арийнхын хүмүүс ирж очрлооч гэсэн бас олигт номер нь дууссан гэл. Бид 11 цаг очир авсан. Одоо 1 цаг хүртэл байхгүй.
Тэгээ 30 минут болчиход одоо цайн хэсэг алгуулаа. 5 хүн үзчихэл тэгээ сууж байгаа байхгүй. Зүгээр сууж байгаа байхгүй. Цаг чинь тэгэл 40 дараагийн хүн 40 цагаар хүлээж байгаа байхгүй. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд нь ачаалаа багасгах гэж зориуд цагийн систем гихчийг нэвтрүүлжээ. Гэвч энэ нь эмчнэрийн биеийн амрыг харсан хэрэг болж харин иргэдэд ихээхэн төвөг учруулах болсон юм а. Зөвхөн цаг авсан хүнээс шинжилгээ авч үзлэг хийн. Үүнээс болж эмнэлэг зорж ирсэн хэдэн 100 хүнээс 5-10хан хүн нь үзүүлж амжаад бусд нь хоосон боцох болжээ. Цаг авсан хүн нь ирээгүй бол эмчнэр хийх юмгүй гүйвэрч суудаг. Тэгсэн мөртлөө өвдөж зовсон нялх нойтон хүүхэдтэй хөгшин дахир дутуу жирэмсэн ихчүүд байсан ч гэсэн цаг аваагүй гэдэг шалтгаанаар загнаад хөөж гаргадаг. Өглөө 8 цагаас өдрийн 12 цаг хүртэл ердөө 4 цаг хагас дутуу ажилласан болоод цайндаа гардаг боловч үдээс хойш нь үзэгдэхгүй тэр чигээрээ алга болдог байна. Тэгээ шинжилгээ мэнжилгээгээ өгөхөр бараг хулжинд нэг 7 хоног өдөр бол бараг зарцуулдаг шүү дээ. Хамаа энэ хавдрын эмчил бол ерөөсөө байдаг. Өглөөнөөс хойш байсангүй сая ирлээ. Би 3 цаг үлээж. Хэдэн өдөр явлаа тэгээд өтөхгүй л энэ дүүргийн энэ хүүхдийн эмч олохгүй л энэ. Одоо төргөний эмчтэр үзүүлэх гэсэн тэгээд үзүүлэх болсон дүүрэн тэгээд ооч хэрэгтэй эмдэг үйлчилгээ юм уу вэ? 9 цаг дээрс одоо нэг хүлээгээ сууж байна. Үйлчлэгээ бол иймэрхүү байд юм байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн бараг 80% нь дүүргийн нэгдсэн эмнэлгүүд рүү шууд очдог. Тиймээс ч даатгалаа төлсөн иргэд дүүргийн эмнэлгээр үн төлбөргүй эмчилүүлэх хэрэгтэй. Гэвч цаг аваагүй бол төлбөрөө төлж үйлчлүүлэх гэсэн хачин журам гарсан байх юм. Эсвэл ажил болгож үүрээр очиж ойжрлохгүй бол тэр өдөртөө үзүүлж чадахгүй хохин болно. Энэ байдлыг эмнэлгийн захиргаа анхааралтай авч иргэдийг үр шөнөөр зориуд ойжрлуулж төвгүүдхийн оронд утсаар болон интернетээр цаг авдаг журмыг нэвтрүүлвэл яасан юм бэ? Мөн өдөртөө 5-10 хүн үдсэн болоод алга болдог эмч нартайгаа хариуцлага тооцож оройн 17 цаг хүртэл байнгын ажилдаг болгох шаардлага байгааг иргэд хэлж байгаа юм а. Чангалтай дүүргийн арчилсан намын хэсэг гишүүд дүүргийн хуралд арчилсан намаас нэр дэвшиж байгаа төрсөн ах дүүс болго Батын Батбаатар, Батагийн Батхуйг, Давгийн Алтан хуйг, Давгийн Ариун болднард дургуйцлаа илэрхийлж хэвлэлийн баг хурал зарлаа. Чангалтай дүүргийн арчилсан намын ахын дүүс найз нөхдөд холбоогоор хүрээлэгдсэн байна. Одоогийн байдлаар Чангалтай дүүргийн арчилсан намын 35 нэр дэвшижсэн. 17 Батын Батбаатар, Давгийн Алтан хоёрын найз нөхөд төрсөн би өндөр байна. Нэгээр бол Батын Батбаатар орсон байна. Нэгээр. Хоёроор Батагийн Батхуйг гэж төрсөн би орсон байна. Ахтай хоёр нэлийн жагсаалтын хиний нэг хоёр төвч байна. 8 оны Чангалтай дүүргийн иргэдийн хурлын нэр дэвшигтээ Батагийн Батхуйг гэж юм бол Батын Батхуйг гэж хүнээр орсон. Тэр 89 оны арчилсан намын гишүүн хүн. Тэр цаа байсан Баянгол дүүрэгт амьдардаг Батын Батбаатар тэгэхэд манай 12 дугаар хорооны Савдан Битээ гэдэг хүүхний хаяг дээр 15 дугаар гудамжны 654-ны хаягтай 3 цагийн дээр нэр зоолчоор Чангалтай дүүрэг нэр дэвшижээ. Давгийн Алтан хуйг, Давгийн Ариун болд гэдэг ингээд жишээлбэл одоо дандаа ах トゥ нар ингээд нэр дэвшиж байгаа нь надад бол их харамсалтай санагдаж. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн засаг дарга Бат цоргийн нэр төрд санаатаагаар халдаж хэвлэл мэдээллийн хэрэгслэр ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан тэрээр өнөөдөр хэвлэлийн баг хурал зарлаа. Улсын хурлын сонгуулийн нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа Баянзүрх дүүргийн засаг дарга Бат цоргийг цэвэр агаар сангийн мөнгө эзсэн хэрэгээр прокурорт шалгаж нэрийг нь татсан тухай мэдээлэл цацагдж эхэллээ. Үүнийг орон төсгөө болохыг дөнгөж сая тойргийн хорооноос нь аль биесээр мэдгдлээ. 1950 онд ашиглалтанд орсон дүүргийн барилга шинэ бас тохилог ордон болгож чадсан нь дүүрэг иргэдийн талархлыг хүлээдэг юм а. Дээр нь боловсролын салбарт баггүй анхаарч өнгөрсөн 4 жилийн хугацаанд Баянзүрх дүүрэгт 8 цэцэрлэг, 5 цэцэрлэг өргөтгөл, 5 сургуулийн өргөтгөлийн барилга баригджээ. Ард иргэдээ дүүргийн хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг энэ цэвэр агаар төсөлд оролцооч энэ цэвэр агаар төсөлд хамрагдаач гэдэг асуудыг л бид тавьдаг. Цэрэг дарга нэг хайртай нохоотой байсан, тэр нөхсөн, тэрэндээ зориулаад одоо нэг хөшөө барьсан гэж одоо яриад байгаа. За ерөн бол дүүрэг дээр хийж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд бол дандаа нийслэл дүүргийн иргэдийн хурлаар батлагдсан зураг төсвийн дагуу хийгддэг ажлууд. Сонгуулийн бохир сурталчилгаа Баянзүрх дүүргийн засаг даргыг төрсөн ахтай болгож бүр бэрэгчтэй газруулсан тухай мэдээлж байгаа юм байна. Тэрээр төрсөн 2 дүүтэй айлын том хүүхэд гинэ. Дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хяналтайгаар хийгддэг учраас бат зэрэг дангаараа шийддэг асуудал биш гэдгийг илэрхийлж байна. Агтаа тэмцэх газраас шалгаж байгаа асуудал байхгүй гэдгээс тэрээр баталсан юм а.
Тойргийн хороодод хариуцлагагүй байдлаа гарч байгаагийн нэг жишээ нь хан улс дүүрэгт гарчээ. Монгол Ардын намаас нэр дэвшигч Отхон чимгээг улс төрийн зорилгоор нэрийг нь бүртгээгүй гэж үзэж байгаагаа Монгол Ардын намынхан илэрхийллээ. Тус дүүргийн арчилсан намын даргатай өрсөлдөж байгаад учир байгаа гэсэн юм. Хан улс дүүрэгт арчилсан нам ирэх барьдаг энэ ч утгаараа энэ дүүрэгт Монгол Ардын намынхныг хяхаж хавьдсан үйлдэлүүд удаа дараа гаргаж байгаа гэж мэдэгдэж байгаамаа. Монгол хүн сонгогдох хэрэгтэй боловч энэ мэт улс төрийн шалтгаан нэг хэсгийг нь эрхчлөөг хаан богдуулжээ. Эргэн Отхон чимгийн тухайд Монгол Ардын намыг төлөөлж байгаа бөгөөд бүртгээгүй асуудал нь хууль бус хэмээн шүүх тогтоолоо гаргажээ. Харин шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад л хамаг учир байгаамаа. Гэтэл Отхон чимгийн энэ асуудлыг тогтоол гаргахгүйгээр шууд бид нар бүртгэж авах боломжгүй бай. Шийдвэр гаргах боломжгүй бай. Бид нар энэ хүний чинь асуудлаар өмгөөлөгч авч байгаа давуу заалтахаар төлөвлөж байна. Энэ хүн гэмт хэрэг хийгээгүй шүү дээ. Энэ хүн хулгай хийгээгүй шүү дээ. Энэ хүн сонгогдох эрхэл идэх гэж байгаа юм. Хан улс дүүрэгт хуулийг үл хайхарсан олон шийдвэрүүд гарч байгаагийн дараагийн жишээ нь арчилсан намаас нэр дэвших төвшөндөө гарчээ. Энэ иргэн хан улс дүүрэгт нэр дэвшиж байгаа боловч уг нь Чингэлтэй дүүргийн иргэн байна. Арчилсан намыг болохоор хуулийг мэд зөрчиж болдгийн жишээ гинэ. Мөн л ийм нэгэн хууль үйлчилдэггүй хан улс дүүрэгт жигсаалтаар нэр дэвшиж гомбын отхон аригчаа дээр давтагдсан. Энэ мэтлэн хан улс дүүрэгт арчилсан намынханд хууль үйлчлэхгүй байгааг Монгол Ардын намынхан сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр олон нийтэд мэдээллээ. Сонгон найрхан дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Нямбаатар авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтэй байгаагаа өнөөдөр зарлаа. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөхийн оронд гүтгэлгийн шинжтэй төлбөрт мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан тарааж нэр хүндэт нь халдаж байгаад сонгон найрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Нямбаатар харамсаж байгаагаа илэрхийллээ. Сонгон найрхан дүүрэгт нэр дэвшигч Нямбаатар дүүргийнхээ иргэдийн урлын даргаар ажиллаж байсан удаагүй гинэ. Гэтэл түүний дүүргийн иргэдийн төлөөлөгч урлын дарга байхдаа нэг тэр бом гараг дүүргийг хөвдөд авсан эмнэлгийн зориулт бүхий газрыг хууль бусаар авч барилга барьсан гихчлэн өрсөлдөгчд нь мэдээлэл тарааж байгаа юм байна. Энэхүү үндэслэхүүн мэдээллийг шалгуулахаар тэрээр авилгатай тэмцэх газарт хүсэлтээ гаргаж байгааг гэлээ. Миний бие ямарваа нэгэн тендертэй холбогдсон авилгад хэл ахуулын асуудал байна уу гэдгээ би төрийн өмчийн газрыг хууль бусаар хөвчилж аваад өөрөө хууль бусаар орон сууц барьж үгүй юу гэдгээ авилгатай тэмцэх газраар шалгуулах хүсэлтэд өнөөдөр албан ёсоор гаргаж байна. Гэхдээ дүү маань сургалт эрдэм шинжилгээний ажил одоо хийдэг. Нөгөөх нь уул уурхай салбарт одоо бизнес хийдэг ийм хоёр хүн байдаг. Гэтэл төрсөн дүүгээ өөрийнхөө оронд төрийн захиргааны хэлцээний дараагаар томилоо ажиллуулсан гэдэг ийм одоо уул үндэсгүй ташаа мэдээ нийтэлж гад харамсаж байна. Түүнчлэн Нямбаатар нэр төрөөс сэргийлгэнэ гэж байна цагдаагийн байгууллага болон шүүхэд хандгаар төлөвлөжээ. Тэрээр сонгуулийн өмнө яригдаг асуудал сурчлагын үеэр олон нийтэд хүрч байгаа учраас үнэн зүгээр тунгаана гэж найдаж байгаагаа иргэдтэй ханд илэрхийлсэн юм а. Сонгон найрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн газрыг дүүргийн захиргаанд ажиллаж байсан хүмүүс хууль бусаар эзэмшиж өөрсдийн орон сууцыг барьж байгаа юм байна. Энэ мэдээллийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 2009 онд эрүүл мэндийн сайд Ламбаа нийслэлийн засаг дарга мөн хоёр нарын хамтран ажиллах санамжчиг ажлын төлөвлөгөөний дагуу эмнэлгийн ажилтнуудыг хөнгөлөлтөй үнэтэй орон сууцаар хангах зорилтоор газруулан барилгын ажлын зөвшөөрлүүд олгогджээ. Тэгэхээр энэ барилгын зөвшөөрөл арчилсан намын оролцоотойгоор олгогдсон гэж үзэж болохоор байгаа юм. Үнэхээр эмнэлгийн ажилтнуудын байр муу эсэх талаар эмнэлгийн ажилтнууд ингэж ярьж байна. Тэгээ энэ гүйцэтгэгч компани болохоор TPD гэдэг компани. Захирал Сүнжидмаа гэж хүн байгаа юм. Тэгээ өөрсдөө хөрөнгө оруулалтаараа манай энэ барилгыг эхлээ бариад ингэ явж байгаа. Тэгээ хамрагдаж байгаа 1 м квадрат нууц шүү дээ. Энэ чинь 1 м квадрат 950 мянган төгрөгөөр одоо хаанчтай байр орон сууц байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ нөхцөлтэйгээр бол бид нар манай ажилчдаас 40 хүн оролцоо байртай болохоор одоо ийм орон сууц баригдаж байгаа. Тэгээс энэ дээр одоо орон сууцны газар нь зарагдаад одоо хин нэгний карманд нь мөнгө нь ороод ингээд байгаа тийм үйл ажиллагаа бол ерөөсөө огтоос байхгүй. Тэгээ энэ газар дээр болохоор жишг дүүргийн имлэг байх юм зураг нь баг гараад төсөл хэрэгжээ биднээс явж байгаа юм аа. Арчилсан намынхны хэлснээр хий нэг албан тушаалтны хувийн байр орон сууц биш харин ч эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийтгэх хийгдсэн сайн ажил эхлэх болох нь тодорхой байна. Энэ мэдээллийг тараасан сонгон найрхан дүүргийн арчилсан намын улс төрийн ажилтан хүн гүтгэсэн хэрэгээр шалгагдаж байна. Арчилсан намаас гүтгэлийн шинжтэй олон мэдээ засагдж байгаагийн нэгнийхэн талаар сурвалжлахад юм байгаа юм а. Болцтой мэдээллийг нийтэд мэдээлж авахгүй бол хинэгэн гүтгэлэг зохион байгуулагчийн өмнөөс жирийн ажилтан хариуцлага дундаг жишг тогтох үедээ. Бид та бүхэнд дотоод үйл явдлын мэдээ сурвалжилгаа хүргэлээ. Хэдэн хормын зар сурталчилгааны дараа гадаад мэдээ хүлээвч үзээрэй. Улсын амттай, зүүн автын тавтуудтай Minute Maid Juice шигдэлтэй боллоо. Яасан сайхан сүсэрсэн зав. Байгалийн цэнгэг агаар танай гэрт Sunny Days. Наран хом таны гэрийг нар мэт гэрэлтүүлнэ.
асуудлыг тусгах шинэхэн тест. Миком интернетийн хурд 3 дахин нэмэгдэж хурдны доод хязгаар 1 мегабит боллоо. Шинэ хэрэглэгчийн холболт үнэгүй. 1 сарын төлбөрөө төлөөд 1 сар үнэгүй ашиглаарай. Миком миний интернет. Мөрөдийнхөө дүүцгаар нэгсэн эч хүчтэй авиацик сургаан залуу. Энэ бол нэг сандаг. Нэгэнэш нэг сандаг хамтдаг мөрөн. Дүүцаг тавхны мөрөдөд хүргэх гэрчлөөч нэгэн дэвэн гурав шоу нэвтрүүлгийн нэг хаалтын парийн өжвэн. Урдгаар киви. Микс. Everyone. Ecstasy. Мотив. Think. Crash Bash, Nara, Ite, Kanzolo, Tatarin Zaya, TJ, Kishidata, Amra, Rapper Jenny, Omika, Arvidik Hamtodorsen, Mix Happy Body, Holmar Huruni, Amigursu Huruni, Hurunigas, Bricks Nightclub. Өвдөж байна. Атами. Таны толгой хүчтэй өвдөд байна. Атами. Толгой өвдөг. Толгой хүчтэй өвдсөн тохиолдолд Атами. Бүх энэ зүйлүүдээр Монгол харна. Ихтер худалдаа үйлчилгээний гэрэл төвд орчин үеийн дээд зэрэглэн тавилгын дэлгүүр үе таалгаа нэлээ. Орчин үеийн сонгол загварын сайн чанарын цэвэр модон тавилгыг та хол явуулгүйгээр хотын төвөөс сонгон авах боломжтой боллоо. Гэрэл тавилгын дэлгүүр тавигдсан тавилгууд нь мэргэжлийн орчуудын цэвэр модоор үйлдвэрлэсэн дахин давтагдашгүй загвар хэвцдэг гэдгээрээ онцлогтой. Та хүрэлцэн ирж сонголтоо хийгээрэй. Нэг загварын тавилга 100 өрсөн тул та цаг буй алдаарай. Жагар International компани гэрэл төв утасны дугаар 3228 23. Миком интернетийн хурд 3 дахин нэмэгдэж хурдны доод хязгаар. Та бүхэнд хэрэгжүүлсэн онцлог үйл явдлын мэдээлэл анхаарал хандуулно. Израилийн сөрөг жонцууд Исламын Хамас бүлгийн халдлагыг зогсоох зорилготой Газын зурвсыг эрчимтэй бөмбөгцөр байгаа билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн бөмбөгдөлтийн улмаас нийт 72 хүн амиалдаж 110 гаруй хүн гэмтэл авсан байна. Агарын цохилтоос гадна их буу болон бүрэн хэмжээний цэргийн ажиллагааг Израилийн эрх баригчид явуулж байгаа юм. Өнөөдөр болсон бөмбөгдөлтийн улмаас 9 хүн амиа алдсан бөгөөд амир өгсөн хүмүүсийн дунд бага насны хүүхдүүд байгаа гэж байна. Хамас бүлэг хариу болгож 3 буужин хөөргсөн бөгөөд халдлагын улмаас 3 хүн амиа алдсан байна. Газын зурвсын нөхцөл байдал хурцтмал болж эхэлсний хажуугаар Хамас бүлгийн удирдагчид Египт болон Катарын эрх баригчдаас тусалж загуйж Израиль болон Палестинийн хооронд дахин энхийн хилцээр явуулах хүсэлт гаргадаг байна. Экстрүүжи мэдээж байгаагаар өнөөдөр Израилийн засгийн газар энхийн хилцээр хийх тусгай төлөөлөгчийг Египт рүү илгээсэн гэж. Хэрвээ Хамас бүлэг Израилийн газар нутаг руу хийж байгаа халдлагаа зогсоовол Израилийн цэргийнхэн ч гэсэн бомбөгдөлтөд зогсоох болно гэдгээ албан ёсоор мэдгэлээ. Гэвч энхийн хилцээр амжилттай болох нь тодорхой бос байгаа өнөө цагт Израилийн засгийн газар явган цэргүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалтай байлгаж газрын тулааныг хийхэд бэлдэж байгаа гэсэн байна. Азийн 21 дахь удаагийн хуралдаанаараа бүгдрэм Хятад улсын ерөнхий сайд Вензе Бау, Индонезийн ерөнхийлөгч Сосвила Бамбанг, Янтхоолон, Малайзийн ерөнхий сайд Najib Razak нар уулзаж хэлцээрийг явуулсан байна. Экстрүүжи мэдээж байгаагаар Азийн тэргүүлэх 3 орны эрх баригчид олон салбарт хамтран ажиллах гэрээн дээр гаруй зөвлөж эдийн засгийн өсөлтийн талаар хэлцээрийг явуулсан гэж. Хэлцээрээр Индонез болон Малайзийн эдийн засгийн харилцаа мэрэгчлүүдийн анхаарлын төвд байсан гэхэд болно. Мөн 3 улсын улс төрийн харилцаа олон жилийн турш найрсаг явагдаж ирсэн энэ харилцаач гэсэн цаашид бүх үргэлжлүүлэх болно гэсэн байна. Азийн орнуудын дунд улс төрийн харилцаа тэр дундаа эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэх ажиллагааг Хятад улс эрчимтэй явуулах болно. Бүгдээрээ Хятад улс Азийн хамгийн том эдийн засгийн хамтрагчин хүрээнд өөрийн зүгээс зарим нэг шаардлагыг тус уулзалтын үеэр тавьж байсан хэмээн мэргэжилтнүүд хэлжээ. Азийн 21 дахь удаагийн хуралдааны үеэр 3 улсын эрх баригчид олон салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа гэдгийг илэрхийлж бусад Азийн орнуудыг ч гэсэн энэ үйл хэрэгт нэгдэхийг уриалсан байна. Бүгдээрээ харьцуулсан Конго улсад үйл ажиллагаа явуулж байсан нэгдсэн үндэсний байгууллагын нислэг тэргийг М23 буюу 3 дугаар сарын 23-ны хөтөлбөрийн босгогчид устгажээ. Экстрүүжи мэдээж байгаагаар босгогчид Конго улсын өмнөд бүс нутагт байрлах Киво хотын нисхонцны буудлын руу дайрч улмаар нислэг тэргийг устгасан байна. Өнөөдрийн асуудалтай холбоотой нэгдсэн үндэсний байгууллагын байнгын төлөөлөгч Кэрин Дверх хэвлэлийн баг хурлын үеэр мэдэгдэжээ.
Одоогоор энэ хэрэгтэй холбоотой мөрдөн байцаатыг явуулж байгаа бөгөөд халдлагын улмаас хүний амьнас болон гэмтэж өртсөн хүмүүсийн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа юм. Хэдийн нэгдсэн үндэсний байгууллагын мэргэжилтүүд болон сайн дурын ажилтнуудын аюулгүй байдлыг Конго улсын хүчний байгууллага хангадаг боловч энэ нь анхны халдлага биш юм. Өмнө М23 бүлгийн босгочдод 4 удаа нэгдсэн үндэсний байгууллагын нислэг тэргийг устгаж, нэг удаа нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны төлөөлөгчийн биед халдах гэж оролдож байсан. Өмнө босгочдод Конго улсын томоохон хотуудын нэг Гебати хотод халдлага зохион байгуулж олон гин зэмгүй хүмүүсийн амь алдаж байсан билээ. Хөндлөнгийн ажиглагчдын үзэж байгаагаар Конго улсын эрх баригчид М23 босгочтой тэмцэхийн тулд олон улсын эрх баригчдаас туслалцаа гуйх шаардлагатай байгаа гэж. Учир нь өдөр ирэх тусам Конго улсын бүс нутгийн аюулгүй байдал алдагдаж байгаа гэсэн байна. Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал дахин болно. Энэ удаагийн жагсаалд 10,000 гаруй иргэд оролцож өөрсдийн дуу хоолой хувирсан байна. Жагсаалд оролцож байсан иргэд ерөнхийлөгч Кристин Фернандес Киршнерийн явуулж байгаа улс төрийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн Аргентин улсад бараа бүтээгдэхүүний үн тогтмол нэмэгдэж байгаагаас инфляцийн түвшин ч гэсэн нэмэгдэж байгаа нь иргэдийн уур уцаарыг маш ихээр хүргэж байгаа гэж. Ерөнхийлөгч Киршнерийн засгийн газар гадаадын валютын худалдааг бүрэн зогсоосон гэхэд болно. Энэ нь гадаадын валют хар зах дээр л худалдаалагдж байгаа бөгөөд валютын хэрэгцээг түүхэндээ байгаагүйгээр нэмэгдсэн гэх үзүүлэлт гарсан юм. Иргэдийн зохион байгуулсан жагсаал Үмэн Самон болон хувирч цагдаагийн албан хаагч болон иргэдийн хооронд мөргөлдөн гарсан байна. Цагдаагийн албан хаагчид нулим сасвруулах шив болон бороохон ашиглаж байсан бол иргэдэд чулуу болон шилж шидлэж байжээ. Үмэн Самон удмаас гэмтэл авсан хүмүүсийн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа боловч 20 гаруй хүн баривчлагдсан байна. Болсон үйл явдалтай холбоотой Аргентины эрх баригчид цагдаагийн албан хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдалтай байх үүрэг буулгасан байна. Сансар өгтөргүүд бид цор ганцаараа байдгүй гэдэг онол дээр олон эрдэмтэд санал нийлдэг юм. Хар гаригийнхан манай дэлхий дээр олон зууны өмнө ирж хүмүүс бидэнтэй харилцаанд ордог гэх баталгаа олон байдаг боловч шинжлэх ухааны талаас үүнийг тогтмол няцаадаг үлээ. Тэгвэл дахин ийм төрлийн нотлох баримт Америк нэгдсэн улсын Денвер хотоос ирсэн байна. Нэгэн фермчи өдрийн цагаар сонин биетийг агаарт харсан байна. Түүнийг хальсан дээр буулгаж нутгийн радиогийн газартай бичлэгээ үзүүлжээ. Мэргэжлийн сэтгүүлчид хар гаригийнхныг харсан газарт ирж бичлэг хийхэд мөн л үл мэдэгдэх биетийг харж хальсан дээр буулгаж чадсан байна. Харин уг бичлэгийг Америк нэгдсэн улсын сансар судлалын хүрээлэн судлаж шинжилгээ хийж олон нийтэд тайлбар хийжээ. Мэргэжлийн сэтгүүлчид болон фермерийн бичсэн биет зүгээр агаарт хөвөлт хийж байсан шоу гэсэн байна. Зарим шууд агаарт удаан хугацааны хөвөлт хийх үед гаднаас зогссон байдалтай байдаг гэжээ. Харин зарим мэргэжилтнүүд уг биет жинхэнэ хар гаригийнхан байна гэдэгт итгэж бидэнтэй дахин холбоо тогтоох оролдлого хийж байна хэмээн тайлбарлажээ. Бид та бүхэн хэрэг нуссан онцлог үйл явдлын мэдээлэл хүргэлээ. Гадаад мэдээний ерхий үндэтгэгч Just Oil